I'd like to begin this morning by telling you about two different tombs. Өнөөдрийнхөө энэхүү сургаал номлыг эхлэхээс хамгийн түрүүнд би нэг хоёр бунхны талаар ярихаар бэлтлээ. Inside the walls of the first tomb, they are covered with precious metal and porcelain. Тэгэхээр эхний бунхны дотор талын хан нь гайхамшигтай үнэт чулуугаар бүрхсэн тийм нэгэн гайхалтай буш байлаа. The person who's buried there, who was buried there, is enclosed in 3 different coffins. Энэхүү гайхалтай сайхан засаж зохицуулсан буш бунхны тэр дотор тавьсан хүнийг оршуулахдаа 3 өөр тийм авсалн дотор тэр хүнийг бушилсан байлаа. The final coffin closest to this person is pure gold. 3 дахь авс маань цэвэр алтаар бүрэгдсэн жээ. Not only that, there's many fine gold vessels and jars and other things as well. Зөвхөн алтан авсан дотор тэр хүн хэвтээ зогсохгүй тэр хүний эргэн тойрон тэр хүний эдлэж хэрэглэж байсан алт эрдэнэс үнэт сайхан эдлэл хэрэглэлийг бүгдийг нь бас тийхүү бушилсан байжээ. There are boats as well. Тэр бүхэл тэр хүний хэрэгэлдэг ундаг байсан завин хүртэл тэрхүү бунхан дотор нь буушлагдсан байсан. And there are statues of servants and of an army as well. Түгээрчүүл барам тэр хүнд үйлчилж байсан цэргүүд, үйлчлэгч, зарц боолуудынх нь хөшөөг хүртэл тэр бунхан дотор нь бушилсан байлаа. It's a pretty good way to be buried, isn't it? Энэ маш гайхалтай маягаар бушилсан бунхан байна гэж та бүхэн бодогдож байгаа хаа. Anyone want to be buried in such comfort and luxury? Ийм гоё тоглог, тансаг булшин дотор оршуулгадахыг хэн хүнгүүл хүсдэг байхаа. I've described in very small detail the tomb of King Tutankhamun. Тэгэхээр саний миний ярьсан энэхүү бунхан маань Тутанхамун гэдэг Египтийн нэгэн хамгийн залуу фараоны булшийг би хэлсэн юм аа. One of the most glorious tombs that's ever been discovered. Тэгэхээр хүн төрлөختний түүхэнд олдсон хамгийн гайхалтай, хамгийн үнэтэй бунхан буш энэ байсан юм аа. However, there's another tomb I'd like to take you to. За бас дараагийн нэгэн буш руу та бүхнийг одоо чиглүүлье. This is a very much more simple tomb. За энэ буш маань тун энгийн нэгэн буш байлаа. It's a tomb in Palestine. Энэ маань Палестиний нутаг дэвсгэр дээр байсан. And it's basically just a hole in a rock like a cave. Энэ буш маань зүгээр л нэгэн хаттай уулыг хөндийж гаргасан агуу шиг буш байсан. And just a simple stone in front of it. Ингээд тэр бушны амийг тагалсан жирийн нэгэн өхөр чулуу байлаа. There is no gold. Ямар ч алт эдлэл үнэт зүйл байгаагүй. And in fact, there's no body as well. Тэр бүхэл тэр бунхан дотор оршуулсан бие бас байгаагүй. It is the tomb where Jesus laid for just one night. Энэхүү хатан буш маань Есүс Христийг тавьсан байсан буш юм аа. So one day and 2 nights he lay there. 2 шөнө 1 өдрөл тэр буш нь Есүс байсан. And these two tombs really symbolize 2 different approaches to life. Тэгэхээр энэхүү 2 бушийг харьцуулаад харахад 2 өөр зүйлийг та бидэнд хэлж байна. One way is doing things man's way and setting up great glory and great beauty. Тэгэхээр нэг нь болохоор хүний нүдээр дэлхийн амьдралаар амьдарч байгаа хүн өөртөө эд баялаг хурааж, өхөн өгтлээ хураасан эд баялаг аваад явж байгаа нэг зураглал байна. Well, the second tomb symbolizes a way of faith in Jesus. Харин дараагийн буш маань Есүс Христ рүү чиглэсэн тэр итгэлээ уурлан байгаагүй нэгэн буш байсан. And so today we're going to have a brief look at these 2 different ways. За тэгэхээр амьдралыг энэхүү 2 янзын өнцгөөс хардаг тухай өнөөдрийнхөө сургаал номлолоор би та бүхэнтэй хуваалцахаар бэлдсэн. Let's have a look at Philippians chapter 3 verses 1 to 6. За ингээд Филиппой номын 3 дугаар бүлгийн 1-ээс 6 дугаар ишлэлийг харцгаая. Эцэст нь ах дүүс минь, эзний дотор баярал. Та нар урд нь бичсэн зүйлээ бичгэн миний хувьд үнэхээр төвхтэй биш бөгөөд харин энэ нь та нарын хувьд сэрэмжлэл болно. The first instruction that's given is to rejoice in God. Хамгийн эхлээд өгөгдсөн зааварчлага маань Бурхан дотор баярал гэж байна. This is always something good
to do, whether things are good or bad. Тэгэхээр сайн ч бай, муу ч бай, эзэн дотор баярлахыг бидэнд энд зааварчилж байна. And so Paul begins here saying, rejoice in the Lord. Тэгэхээр энэхүү захиагаа эхлэхдээ Паул юу гэж хэлсэн байна? Эзэн дотор баярлалаа гэсэн байна. Let's read verses 2 to 4. Одоо 2-оос 4-ыг уншия. Нохоттой адил байгстаас, бузрыг үйлдэгчдээс, хуурамч хөвч хөндлөлтөөс болгоомжлогтун. Учир нь махан бидээ түшгэлдэггүй, Бурхны сүнсээр мөргөж, Христ Есүсээр сайрхдаг бид бол жинхэнэ хөвч хөндүүлэгсэд билээ. Гэсэн ч би махан бидээ түшиглэж болох юм. Хэрв хэн нэгэн хүнд махан бидээ түшиглэх санаа байхаваас надад бол бүрч илүү юм аа. Okay. Now, I'm not going to go into too much detail here because it's a lot to do with Jewish customs. За ингээд саяны бидний уншсан энэ хэсэг маань еврейн ёс заншилтай нэлээд холбоотой хэсэг санаанууд байгаа учраас энийг би тийм гүндэн ортол нэлээд нарийн тайлбарлах одоогоор боломжгүй байна. But the sort of people who are represented here are those who put their trust in the good things that they do. За тэгэхээр энд гарч байгаа гол санаа маань сайн зүйлд анхаарал санаагаа тавьж байгаа хэсэг хүмүүсийн тухай өгүүлж байна. And so they believe if I just do enough good things, God will be happy and so I can go to heaven. Тэгэхээр хамгийн гол нь энд бол хамгийн одоо сайн гэгдэх Бурхны өмнө таашаалдаа сайн гэгдэх зүйлийг үйлдээ. Тэхийн бол Бурхны өмнө очих болно, диваажинд хүрэх болно гэсэн санааг хэлсэн байна. And so these people, they practiced circumcision and followed many rules in order to recommend themselves to God. Тэгэхээр Бурхны өмнө одоо таашаал хүртэхийн тулд хөвч хөндүүлэгдсэн гэгдэх тэрхүү ард түмэн өөрсдийнхөө өмнө олон янзын ёс заншил янз бүрийн тийм уламжлалтай холбоотой заншлуудыг тогтоож өгсөн байсан. However, there's nothing wrong with doing good things, of course. Тэгэхээр сайн зүйлийг хийн гэдэг бол буруу юм биш тийм ээ. Тэгэхээр энэ сайн үйлсийг үйлдэснээрээ би аврагдах юмаа гэдэг зорилгоор л энэ үйлчлэлийг хийж байгаа бол энэ бол буруу юм аа. I'd like for us to look to Luke chapter 18 verses 9 to Лух номыг бүгдээрээ нээцгээе. Лух 18 дугаар бүлгийн 9-өөс 14 дугаар ишлэлийг уншицгаая. Өөрсдийгөө зөвхт хэмээн өөрсөддөө итгээд бусдыг басамжлагч хэсэг хүмүүст хандан тэр энэ сургаалт зөвлөлийг айлдав. Хоёр хүн залбирахаар сүмд оржээ. Нэг нь фарисей, нөгөө нь татвар хураагч байж гин. Фарисей хүн зогсоод өөртөө залбиран Бурхан, тандаа би талархъя. Юу гэвэл би бусад хүмүүс шиг залхаа шудраг бус завхаа бишээ. Тэр байтугай энэ татвар хураагч шигч биш үлээ. Би 7 хоногт 2 удаа мацаг барьж олсон бүгдийнхээ 11-ийг өргөдөг гэлээ. Харин татвар хураагч нь зайдуу зогсоод тэнгэр өөд харж зөрөхлөлгүй. Харин цээжээ дэлсэн байж Бурхан минь нүгэлт намайг өршөөгөөч гэв. Би танарт хэлье. Фарисей хүн нь биш харин татвар хураагч энэ хүн зөвтгөгдөн гэртээ харив. Учир нь өөрийгөө өргөмжилдэг альва хүн номхруулагдаж өөрийгөө даруй байлгагч нь өргөмжлөгдөнө гэв. The Pharisee, he sounds like a pretty good man, doesn't he? Тэгэхээр фарисей хүн бол үнэхээр сайн хүн байгаа зү өөрийнх нь хэлснээр Verse 11, are these good things to avoid? Тэгэхээр 11 дугаар ишлэлдэр саяны уншсан зүйл маань хийвэл зохистой сайн үйлс мөн тийм ээ. Okay, is it good to avoid being a robber? Тэгэхээр хулгайч залхаа итгээд биш тийм ээ. Саяны энэ 11 дугаар ишлэлдэр хэлснээр тэр фарисей хүн маань тэр хулгайч байна гэдэг бол муу зүйл. Okay, some people think so. Yeah, I think so. Толгой дохиж байна. Okay. Is adultery, is that a good thing to avoid? Завхаа байна гэдэг маань бас муу зүйл тийм ээ. The man, he fasts twice a week. Тэгээд энэ хүн маань 12 дугаар ишлэлдэр юу хэлсэн бэ? 7 хоногт 2 удаа мацаг барьдаг байсан. And he gives 1/10 to God of everything he gets. Бас өөрийнхөө олсон орлогынхаа 10%-ны 1%-ийг Бурханд буцаагаад өгдөг байсан. Are these good things? Энэ сайн зүйлс мөн үү? Yeah, that's right. These are all very good things. Энэ Nothing бол wrong with үнэхээр them. сайн зүйл. Энэ буруу юм юусоо биш. So it seems like this is a pretty good man. Тэгээд эндээс харахад энэ фарисей хүн маань маш сайн хүн байжээ, тийм үү? Maybe he would be a good neighbor for you. Таны сайн хөрш байж болох юм, тийм ээ? Okay. Yet Jesus said this man did not go home right with God.
Харин Есүс хэлэхдээ энэ хүн Бурханаас зөвтгөлийг авч чадаагүй гэртээ харьсан гэж өгүүлжээ. He was doing very good things. Гэтэл энэ хүн маань сайн зүйлийг хийдэг байсан. But why wasn't God happy with him? Яагаад зүрх сэтгэлдээ тэр амар тайвныг авч чадахгүй гэртээ харьсан болоо? The reason was he was trusting in himself and in trusting in those good things that he was doing. Яагаад вэ гэвэл энэ хүн маань өөрийнхөө хийж байгаа зөв зүйлдээ хитрхи итгэж өөрийнхөө хийж байгаа үйлсдээ итгэлээ тавьсан байсан л хамаг буруу алдаа нэс юм аа. If he had faith and trust in God and understood his true position, then the things that he was doing would have been good. Тэгэхээр энэ хүн өөрийнхөө жинхэнэ бодит байдлыг ойлгож өөрийнхөө сул талыг мэддэг байсан болвол өөрөөр хэлбэл би төгс биш юм а гэдгээ ойлгож байсан бол энэ хүн зөвхт байдлыг хүлээж аваад буцах байсан. We must get the order right. Тэгэхээр бид нэр аливаа зүйлийг зөвөр хийхдээ дарааллыг нь сайн ойлгож байх хэрэгтэй. God accepts us when we put our trust in him. Хамгийн эхлээд бид нар Бурханд итгэх итгэлээ тэргүүнд тавих ёстой юм аа. And then that motivates us to do the good things. Тэгэхээр Бурханд итгэх итгэлээ тэргүүнд тавих юм бол тэр итгэл маань биднийг бусад зүйлийг сайнаар хийхэд чиглүүлдэг. And with that, God is very pleased. Ингэснээрээ ийм зүйлийг хараад Бурхан үүнийг хараад улам их баярлдаг юм аа. But if we don't trust in God and just think our good things will be enough, they are not. Харин бид өөрсдийнхөө хийж байгаа сайн зүйлийг сайн гэж бодоод өөрсдийнхөө хүчинд хитрхи хитгээд байх юм бол энэ маань төдийлөн сайн зүйлийг бидэнд хүргэдэггүй. Okay. I come from Australia. Би Австралиас ирсэн. You may or may not know, Australia is the biggest island in the world. Австрали улс маань энэ дэлхий дээр байдаг хамгийн том арал. And in Australia, of course, we have many beaches. Тэгэхээр маш том арал учраас Австрали улсад маань их олон сайхан далайн эргүүд байдаг. So in at least this respect, Australia is the exact opposite of Mongolia because Mongolia has no beaches and no ocean. Тэгэхээр яг энэ утгаараа Австрали орн маань Монголоос яг эсрэг. Яагаад гэвэл Австрали төв маань далайгаар хүрээлэгдсэн байдаг бол Монгол орн их газрын орн учраас ямар ч тийм далай байхгүй. There's one thing that almost every Australian learns to do. За ингээд Австрали хүн бүхний хийдэг нэгэн зүйл байдаг. And that is we almost all learn to swim. Тэгэхээр австралчууд бид нар бүгдээрээ сэлж сурдаг. There's many beaches. Яагаад гэвэл маш олон усан сэлэх наран шаргалын газрууд ихтэй. Many rivers. Маш их голтой. Many lakes. Маш их нуур цөөрөмтэй. So many opportunities for going to swim. Тэгэхээр усан сэлэх тохиолдол маш их гарах учраас хүн бүхэн усан сэлхийг сурдаг. Усан сэлж сурдаг. Okay. But there's one thing that sometimes you learn, something I learned somewhere, I don't know where, but if you see somebody drowning, there is something you should do. За ингээд би яг яаж сурснаа мэдэхгүй. Гэхдээ нэгэн зүйлийг би нэгэн цагт сурсан. Тэр нь жишээлбэл хин нэгэн хүн усан живж байна гэж бодъё, тийм ээ? Ингээд усан живж байна. Okay? Maybe you're at the beach and somebody is in a bit of trouble. Тэгээд далайн ирэг дээр таныг байж хаад хин нэгэн хүн усанд тийм живээд нилээ хүнд байдалтай байгаа харагдлаа. Okay, maybe help, something like that. Туслаараа гэл ингээд уснаас нэг гарч ирэл нэг ороод. Do you go and help them if you're a good swimmer? Хэрвээ та сайн сэлж чаддаг бол очиод туслана, тийм ээ? Туслаж нэг болно, туслахгүй байж бас нэг болно. But the advice I had, and I don't know if it's true or not, but the advice I heard was you don't go and rescue them immediately. Тэгэхээр миний нэг сонсон зөвлөгөө бол оцсон даруйдаа шууд аварч болохгүй, татаж гаргаж ирж болохгүй гэж би сонссон юм. You wait until they go under about 3 times. 3 удаа усан доогуур булхаж ороод гарч иртэл нь хүлээ гэдэг гинэ. The reason is if you go to them immediately, they might drown you because they'll be all over you and pushing you down trying to save themselves. Шууд очиод л тэр хүнийг живж байхад татаад гаргаад ирэх юм бол таныг тэр хүн хүчээрээ татаад буцаага таныг живүүлчих аюултай байдаг учраас 3 удаа ингээ аюултай ус руу доошоо ороод гарч иртэл нь хүлээгээд татаж гаргаа гэж зөвлөж байсан. So you wait until they're almost ready to drown and then you rescue them. Тэгээд нөгөө живж байгаа хүний бүр живхийн даваан дээр нь очиод бараг чариугүй живх гэж яхад нь
авар гэж зөвлөж байсан. Otherwise, you might drown yourself. Эс бөгөөс та өөрөө ч гэсэн хамт живэх аюултай гэж зөвлөж байсан. But when they have no more strength left and they're ready to die, then you can help Энэ нь them. юу гэсэн үг вэ гэвэл тэр хүн ингээд саруугнаад ингээд живээд хамаг хүчээ алдсныхан дараа та татаж гараг. Тэгэхгүй бол таныг татаад живүүлчихнэ гэсэн үг юм аа. Of course, if you're a professionally trained lifesaver, no problem, you can go out. But if you're not professionally trained and don't know exactly what to do, you should wait until the person is almost drowned. Тэгэхээр хэрвээ та яг мэрэгжлийн аврагчаар сургагдсан болвол яг тийм шууд очиод аврах боломж чадал техник танд байгаа. Харин тийм биш бол та тэр живж байгаа хүний хүчээ барагдаад живээд өөхийнхэн даваан дээр нь л хүчгүй болсныхан дараа татаж гаргаж ирж байгаараа. Okay. I'd like to suggest that is something a little bit like the Christian life. Тэгэхээр яг үүнтэй Христэд итгэгчдийн амьдралын хувьд бас нэг юм зүйл байдгийг би ярьж өгье. People who don't know Christ, they are like people who are drowning. Тэгэхээр Христийг мэддэггүй, Христийг таньдаггүй хүмүүс яг л живж байгаа хүмүүстэй адилхан. And so they're thrashing around trying to do all sorts of things to save themselves. Өөрийгөө аврахын тулд тэдгээр хүмүүс маань олон янзын зүйлийг хийж бүхий л хүчээрээ өөрийнхөө хүчээрээ бүхнийг туршиж үздэг. Doing very good things like this Pharisee was doing. Яг л энэ фарисе хүнтэй адилхан сайн гэгдэж байгаа бүх зүйлийг хийж, сайн гэгдэх юм бүхнийг хийдэг. However, doing those things without Christ will drown. Гэхдээ энэ сайн гэгдэж байгаа зүйлийг хийгээд эцэст нь живхээ алддаг. However, if we put our faith and our trust in God, in Christ and His death for us, then we will be saved. Харин бид нар Есүс Христэд өөрийнхөө итгэл найдварыг тавих юм бол Есүс Христ та биднийг яг тэрхүү живж өгөхийн даваан дээрх аюулаас татан гаргаж ирэх чадaltaй. Jesus will save us and He'll teach us to swim. And then the water is no problem. We can just swim along doing good things, but knowing God. Тэгэхээр Есүс маань биднийг яг тэрхүү нууранд усанд живж өгөхийн даваан дээр байхад хурж ирээд биднийг аврахдаа хэрхэн яд сэрхийг бас зааж өгдөг. Ингээд бид нар уснаас айхгүй болдог. Okay? And so the water, the things of life which threaten to drown us, instead we can swim through them and over them. Тэгэхээр тэрхүү усыг амьдрал тохиолддог амьдралын альва зүйлсгээ аваад үзээ л та. Тэгвэл амьдралын альва зүйлсийн дунд бид нар тэр зүйлсийг сайн гэгдэн хийж амьдарч байхдаа тэр сайн зүйлсийнхээ улмаас живж өгөхэд өгдөг. Тэгвэл дараа нь Есүс бидэнд тусаж гараа өгсөний дараа тэрхүү уснаас айхгүй буюу амьдрал тохиолдож байгаа бүхнийг даван туулан гаргах чадварыг Есүс бидэнд өгдөг юм аа. Okay, the most important thing is putting our faith and our trust in Jesus. Тэгэхээр хамгийн чухал, хамгийн тэргүүнд байх чухал зүйл маань бүхий л итгэл найдвараа хамгийн түрүүнд бид нар Есүс Христээр л тавих юм аа. There once, I'm not sure the exact truth of this story, but anyway, there was once a farmer and he was a single man. За энэ түүхээр үнэн гэж бас мэдгүй нэг ийм түүх байдаг юм аа. Нэгэн тариачин ир байжээ. Тэгээ тэр ганц бие байсан их нэртэй болохыг хүсэж гинэ. So he put an advertisement in the newspaper. Ингээд сонинд зарлал тавьжээ. And this is what the advertisement said. За нэг ийм зарлал сонинд нийтлүүлсэн байна. Man aged 35. 35 настай ир Wants woman about 25. 25 орчим насны эмэгтэйтэй танилцахыг хүсэж байна. Must have a tractor. Тэгвэл тэр эмэгтэй мань трактортай байх ёстой. Please send picture of tractor. Тракторныхаа зургийг явуулна уу? Жич гэж байгаа тракторныхаа зургийг явуулна уу гэсэн зар тавьжээ. This man had things all the wrong way around. Бүхнийг яасан буруугаар эсрэг талаас нь бодсон байна, тийм ээ? Okay, let's have a read back in Philippians chapter 3 verses 7 to 9. За ингээд Филиппой номынхоо 3 дугаар бүлгийн бүлэг рүү эргүүлээд очицгоё. Тэгээд verse 9. Verses 7 to 9. 7-оос 9 дугаар ишлэлийг уншъя. Гэвч миний хувьд ололт байсан бүх юмсыг би Христийн төлөө гар цохирол болгон тооцов. Тэрч байтугай би өөрийн эзэн Христ Есүсийг таньж мэдхийн давуу агуу байдлын төлөө бүх юмсыг гар цохирол болгон үздэг. Би түүний төлөө бүх юмсыг гар цохирлыг амсаж тэдгэрийг хог гэж үздэг нь
Христийг олохын тулд бөгөөд хуулиас гардаг өөрийнхөө зөвхт байдалтай биш, харин Христэд итгэх итгэлээр ирдэг, итгэлийн үндсэн дээр Бурханаас ирдэг зөвхт байдалтай түүний дотор бие олдохын тулд юм гэв. The Bible here is telling us that those important things before we know Christ, of trying to do all the good things, doing all the right things to be saved, in the end, they are nothing. Тэгэхээр Христийг таньж мэдхээс өмнө, Христтэй уулзахаасаа өмнө бидний сайн гэгдэн хийж байсан бүхий л зүйл маань Христтэй танилцсны дараа хэрэггүй зүйл болдог. Instead, the Bible tells us the most important thing is knowing Christ. Тэгэхээр Библийн номд хэлэхдээ хамгийн чухал нь Есүс Христийг таних мэдэх юм а гэж Библийн ном дээр өгүүлсэн байна. Just like we laughed at the man who wanted a wife with a tractor and wanted a picture of a tractor. Тэгэхээр саяны бид нар нэг инээдтэй түүхийг сонсоод инээж үзсэн. Нэг хүн гэрлэхийг хүссэн боловч трактортай хүнтэй гэрлэн. Гэхдээ тэр эмэгтэй зураг биш харин тракторныхаа зургийг явуулаарай гэдгийг уншаад бүгдээрээ сая инээлдэж байсан тийм ээ. In the same way, we try to think that the things that we do for God are just so important and more important than God. Тэгэхээр бид нар яадаг вэ гэвэл хамгийн чухал зүйл Бурхныг мартаад Бурхны төлөө хийж байгаа гэдэг тэр сайн зүйлүүдтэй хамаг анхаарлаа тавьчихад байдаг юм аа. However, when we know Christ, we know that those things are worthless. Тэгэхээр Христийг таних мэдсэний дараа тэр зүйл бол тийм ч их агуу зүйл биш юм аа. Хийж байсан сайн үйл бүхэн маань аврал төргөх агуу зүйл биш юм аа гэдгийг бид нар дараа нь ойлгодог. Okay, and so when we come to Christ, when we know Him, that becomes most important. Тэгэхээр Христ рүү ойртож түүнийг улам илүү таньж мэдснээрээ тэр нь та бидэнд гайхалтай сайхан өгдөг юм аа. Okay, so, and then those things that we do are a reaction out of love to follow Him. Тэгэхээр Есүс Христийг таньж мэдснийхаа дараа түүнийг хайрлаж байгаа илрэл болгон Есүс Христийн төлөө сайн бүхнийг бид нар хийж хайртайгаа үйлсээрээ харуулдаг. Okay, one way is the way of faith, doing things because of faith and trust in God. Тэгэхээр итгэлтэй байгаагаа бид нар хийж байгаа үйлсээрээ харуулдаг. Энэ нь Бурханд итгэж байгааг минь бидний үйлс гэрчилдэг юм аа. The other way is doing good things to try to impress God so that He will save us. Тэгтэл хүмүүс яагаад байдаг вэ гэвэл би сайн зүйл хийн, сайн зүйл хийх тусам Бурхан намайг олж хараад аварна гэдэг ойлголт бол буруу юм аа.